Өстө говцхонор бодоо. Сүүлийн үед иргэд гүний худаг ихээр гарах болсон. Гэхдээ гүний худгийг яаж гаргах, сервис үйлчлэгийг хэрхэн хийх талаар нарийн мэдээллийг тэр болгон мэддэг. Тэгвэл миний байшингийн төв нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа амны орон сууц туслангийн хаасан зориулсан гүний худгийг хэрхэн гаргадаг, бусад нарийн үйлчлүүлүүдийг яаж хийх талаар мэдээллийг зохицоор нь хүргэх болно. За гүний худаг гаргахад удгийн компаниа сонгоод захиалга өгөөд түүнийхээ дагуу удгийн компани болон одоо хайгуулын хүмүүс маань газар дээр нэрж дүн шинжилгээ хайгуул хийсний үндсэн дээр тус цэгээ тогтоогоод түүний дараа бол хэдэн метрт яаж өргөмдөх вэ? Ярилцсан тохирсны дараагаар нийслэлийн байгаль орчны газраас худаг ухад авдаг зөвшөөрөл авдаг байгаа. Зөвшөөрөл авахд юу шаардлагатай байдаг вэ гэхээр газрын гэрчлэгээ, кадастр. Тэгээд тэр газрыг хариуцсан байгаль орчны байцаагчаас нь бас нэг тодорхойлт бичиг авдаг байгаа. За. Худгийн компани маань өөрөө тэр байгаль орчны газар руу албан тодорхойлт явуулж цахимаар ингэж зөвшөөрөл авдаг байгаа. Одоо хэдэн метр орчмоос ус гардیں тий? Тэр ихэвчлэн 80 метртэй хөгдөж байна. Яг мэдээж энэ бол газрынхаа хөрс байршлаас хамаарж байгаа. Тэрнээс дээшээ доошоо хөгдөж байна. Худаг маань өөрөө ер нь байшингийнхаа ер нь аль зүгт яаж байрлах илүү одоо хувь далдаа ирэх боломжтой хэрэгтэй юм бэ гэвэл мэдээж яг 0 буюу бохир сефтнээсээ бас чахан зайтай байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт байшин руугаа оруулаад ухуулъя, гаражтаа ухуулъя шиг юм ингээд байшлыг өөрөөсөө сонгох юм асуудал яриад байгаа. Байшин руугаа оруулж болно. Дараа нь хязгаар нэгэн цагтаа сервис үйлчлэгээ хийхэд бол тэр бас чахан учир дутагдaltaй учраас ихэвчлэн миний зүгээс бол гадаа нь хийхийг зөвлөдөг байгаа. Тусад нь хийхийг зөвлөдөг байгаа. Эхний хэдэн метр өрөмдөөд ингээд тий хоолоо суулгаж юм да төмөр хоолоо. Энд ямар учиртай юу вэ? Нуралтаас сэргийлж төмөр яндан турбаа хийж өгдөг байгаа. За яг одоо худаг гарах үед явсан яг өргөөл. Худаг гарах үед явсан яг одоо өрнөд бага хэмжээний ингээ ус хараа эхэлсэн байна л да. Одоо ингээ хэдэн метр явцсан байна гэсэн үг байна. Усныхаа одоо хамгийн ихний судал дээр 53 метраас ихний ус ороод ингээ явж байна. Сая бол одоо хамгийн ихний судлын ус таарсан байгаа байна. Тэгээ доошоо ахаад 2-3 судал таарж ирээд одоо гүнийг сайхан зэнгэг усан даа өгч байна гэсэн. За энэ маань одоо багжаа холбоод доошоо ухах процесс нь одоо ер нь явагдаж байна гэсэн. Өрмийнхөө хошиг доошоо сонгож байна. Сонгож залгаж байна гэсэн үг тийм. Сэрдэгтэй газар руу зүгээр газар руу гэдгээсээ шалтгаалаад нөгөө бас цаанах тавьтаа өөр байх уу яг уу. Байгалийн цэвдэг бол одоо юу гэдэг гадны температураас үл хамааран бүлдэлтүүл явагдах магадлалтай. Тэгэхээр тэрнээс урьдчилан сэргийлж бид нар халдаг кавьда нэг бол орооч хийж, нэг бол сөвлж хийж гэсэн байна. Хоёр сонголттой байна. Ингээ 80 метрийн гүнтэй цаанаг мөн ухаад бэлэн боллоо. Ховонцор турбаа бас суулгаж өгдөг байгаа. 80 метрийн гүнд. Ноцоосоо ямар нэгэн гадны одоо нуралт чулуу энтрээс хамгаалж өгч байгаа. Усны хамгаалалттай бүрээстэй тороосоор ингээ зүүж оруулдаг байгаа. Ховонцор хоолой маань өөрөө ийм шүүр гаргаж өгсөн байгаа бид нар. Энэ шүүрээр бол энэ ус маань өөрөө энэ шүүрээр дотгош байгаа ус маань өөрөө нэвчиж ороод Зүгээр ингэ зүсээд нүх гаргачих шүүр гэдэг юм тийм. Тийм. Тэгээд энэнийхээ дотор талаар өөр ноцоосоо явах учраас энэ рүү нэвчиж орсон усыг насаас өнөөрөө сарж гаргана гэсэн юм ажлын зарчим тийм байна. Тий. Битүү хүйч бол битүү хийчих юм бол энэ чинь ус гарч ирэх сорох усгүй болчих шүү дээ. Тий. Тэгэхээр одоо энийг байна бид нар одоо энэ өөрөөсөө мөвтийн зориултын усны ийм маш сайн чанарын хатуулагтай. За. Энэ ч одоо хонцор хоолой байгаа. Юу юм уу? Яг энэ худгийнхаа юунд зориулагдсан. Худгийнхаа усан цэвэр усан зориулагдсан юм хонцор хоолой байж байгаа. Яг 80 метрийн гүнд ингэ суулгаж өгнө гэсэн үг. Илүү хатуу би хатуу бат бэх тий. Гэсэн үг үү? Тий. За ингээ углаад. Ингээ углаад хийчихнэ гэсэн үг. Хонцор хоолойгоо хийцэн. Сон руу хийгээд 80 м хийцэн. Одоо ноцоосоо суйрлуулах чинь. Цоныхоо гүн рүү суужиж гүнээсээ өөрөө түлхдэг ажлын зарчимтай. За энэ ус шахах, ус сорох одоо ус гарах дамжих 32-ын хоолой байна. Энэ маань бол яг цэвэр усны зориулттай, дотроо алюмиумтай, одоо чанартай бат бөх ийм ус сорох хоолой байна гэж байгаа. За одоо энэ ногоон тороос бол мэдээж одоо юуны бүрээстэй тороос усны зориулттай, хамгаалалттай, цэвэрч гэмтгээс хамгаалсан бүрээстэй тороос байгаа. За ингээд хэдүүлээ бид одоо носоосоо хийж суйрлуулж усаа шахаж гаргаж үзье да. Носоосоо суулгад усаа цагаа өгсөрж байна одоо.
цахилгааныхаа файлыг энэ сэтрийг гаргаж өгöd. За одоо юу болчихно? Дотороос юу болчих. Манай болчих. Одоо ингээд би болоод ингээд харах хоноор бодоход бол энэ чи өвөл мөвөл ингээд ус яаж их чинь хоолой дээр чи дулаалахгүй бол энэ дотор хүлчих хайд юм шүү. Энэ манай тавьж байгаа натаас ерөөсөө үл буцах калапонго. Насаас нь өөрөө бол нэг үл буцах калапонтай калапонго гэж хоёр төрөл байгаа юм л да. Тий. А үл буцах калапонго насаас нь яадаг юм гэхээр цахилгаан залгалаа, ус маань өөрөө шахна. А тогноосоо унтрлаа, ус нь өөрөө гүн рүүгээ орчихно. Тэгэхээр энэ хоолой дээр ямар нэгэн байдлаар ус өлдөөд байхгүй. Хүлж хэрсэл байхгүй гэсэн. Тэгэхээр энэ төр бол дулаалах шаардлага байхгүй. Тий. Холбож байгаа шаланка жоохон уналттай, баг зэрэг уналттай хийгээд ирэх юм бол тэр шаланканд ус үлдэхгүй байх юм бол хүлж хэрсэл байхгүй л гэсэн үг юм бол. Тэр хүлтийн гүн ч одоо 1 м хагас 2 м-тэй гэж яригдж штэ тийм ээ. Тэгэхээр тэр хүлтийн гүнээс доош нь оруулахын тулд энэ айл маань тойруулж ухаад нэг кольцоо суулгаад ухчихад кольцоог суулгачих юм шүү дээ. Кольцоо суулгаад. Тэгээд тэр кольцооныхоо төвшөнд авч худгаа ахиж тойроод төвшингийн намсгана гэсэн үг. Тэгэх юм бол ерөөс ямар ч хүлт хэрсэл үүсэхгүй л гэсэн үг юм. Тэгэхээр сервис үйлчлэгээ гэж гинтийн асуудал үүсгэд л хийгдэх засварын үйлчлэгээний асуудал байхгүй. Түүнээс одоо юу гэдэг нэг удиралдаа ч юм уу, жилдээ ч юм уу энийг суглаад янзлаад байдаг тийм үед биш байгаа. Яг тэр эн чинь өөрөө болсон хүний бас нэг хөрөнгө болж үлдэж байна. Нэгдүгээр насны хэрэглээ болж шүү дээ энэ чинь. Энэ айлмаар яг 32-ын хоолоогоор ингээ худгасаа холбоод тэгээ гадна талаар нэг ингээд гараад худгасаа гараад явж байгаа хэсэг дээрээ сайхан ингээд хөөсөн цэр дулаалгын материалаа сайхан дулаалсан байна. Дотор нь ахаад энэ 32-ын хоолойн дундуур ахаад нэг сөвлөдөг халдаг кабель бас явуулж өгсөн байна л да. Тэгэхээр энэ маань бол ямар нэг одоо хөлдөх хэрэгсэл ер нь гарахааргүй сайхан хийсэн байна. Ер нь ингэж шийдвэл ер нь эргээд нэг одоо хөлдөх хэрэгсэл дээрээс нь ахаад нөгөө нэг одоо юу гэдэг гадна дотор ямар нэгэн сөрөг үр дагавраас ер нь хамгаалж өгч байгаа. Найдвартай Батөх сайхан гаргал болсон.